гишүүд минь бол их ажлын саналууд тавьж байсан. За урд нь намайг их бол хахад дээр нэг баяр ёслолын байттай болдог байсан. Энэ удаа бол ерөөсөө л одоо яаж шинжлэх юм. Та нарт одоо ингээд төрийн эрх барих дээд байгууллагт манай нам олон болоход тэр улсын хурлын гишүүдийг сонгож явуулах, олон болгоод сонгож явуулахад ерөөсөө л анхын шатны одоо тэр сум аймаг дүүрэг тийм ээ анхын шатны намын энэ Монгол Ардын намыг дэмжигчд л гол үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тэд хөлийнхөө улыг эргэтэл явдаг. Тэгтэл дараа нь тэд сонгогдоод тэгсэн мөртөө эргээд тэрнээс хойш одоо баг 4 жилийн хугацаанд л дэрний бидний ганд тэгээд өөрөө зүгээр сайндаа гарцсан юм шиг бид нартай харьцдагвэ гэд. Тэгээд энэ анхан шатны байгууллагуудын энэ үүрэг барилга энэ гишүүдийн урмыг хугалж байна. За тэгээд хамгийн сүүлийн үед болж байгаа одоо энэ сүүлийн 1-2 сар болж байгаа энэ маргааныг үнэхээр бид нар гудамжинд явахтаа босод одоо таалтсан болгон л хөө танаа нам чи юм л биш үү? Танаа сонгосон хүмүүс ийм л биш. Бид нар нүүр хийх гадаргүй болж байна. Төрийн эрхт дээд байгууллагт олон болох энэ боломжийг олгож байгаа нь энэ анхан шатанд байгаа дэмжигчид намын гишүүдчүүдийг гэдгийг ойлгодог болмоор байна. Бид нар тэнд байнга та нарын өмнөөс ер нь 4 жил одоо нүрээ бүлтэлтэж байдгаа. Тэгээд одоо ингээд бүхэл бүтэн улсын төрийн эрх дээд байгууллагыг ингээд ажлын гацаагаад хоорондоо хэрэлдээ. Ийм байд энэс ч юм хэрэгцүүд энийг маш их олмоор хэлж илээ. Тэгээд за анхан шатны байгууллагууд байх дэмждэг болмоор байна. Гишүүдтэй ханддаг болмоор байна. Тэгээд хамгийн гол нь яг одоо эдийн засгийн өсөлт үнэхээр энэ улс орны нийгмийн байдал сайн сайхан болж байгаа бол тэр иргэдийн амьдралд хүрмээр байна. Иргэдийн амьдралд хүрж байгаа нь өрөөсөө байхгүй. Сайхан л яриад байдаг. Үн чанартай тэр дээр л яриад байдаг. Тэр ордон дотор л ярьж байдаг. Харин иргэдийн амьдралд бол хүрж байгаа юм өрөөсөө байхгүй. Тэр тусмаа одоо энэ төргийн ханш унсаар л байгаа. Тэгээд валютын ханш өссөөр л байгаа. Энээс чинь болоод иргэдийн амьдрал өсөж тэг юмны үн өсөж байгаа чинь одоо бид нар цалин нэмүүлэх гээд байна л гэдэг. Үнэн чанартай бидний амьдралын өдөр тутмын хэрэгцээ өрхийн зардал сар болгон өсөж байна. Тэрнээс л болж байна. Энэ юу төгөргийн ханшийг унгснаас болж байгаа. Тэгэхээр төгөргийн ханш унтаа яагаад зогсоод болтгүй. Хэрвээ төгөргийн ханш ундгүй байсан бол бид нар ингэж цалин нэмээч гэж ойлгохгүй. Бидний өнөөдөр одоо 2000 төгрөгөөр авчихсан. Хэдхэн хоноод юу 4000 болж байна. Нэг жилийн дотор юу өндөр чинь 5000 болж байна. Ингээд бидний авч байгаа мөнгө авч байгаа тэр одоо цалин 2 дахин буурч байна. 3 дахин буурч байна. Эн чинь бол зардал өсөж байгаатай холбоотой гэдгийг маш сайн хэлж байна. Тэгээд энэ дэр одоо бас юу хэлж ирсэн бэ гэхээр сая энэ одоо улсын хурлын сонгуул 24 оны сонгуулиар ингээд нэг хэсэг нь чагсаалтаа нэг хэсэг нь ингээд нормтгээс байсан. Гэхдээ юу торгос байсан. За үнэндээ бид нар энэ чагсаалтаар орсон гишүүдийг хараад тэр манай нам үнэхээр арчил байна уугүй юу гэдэг. Энэ намын төлөө бүр хизээч ямар ч үед унсан ч боссон ч ямар ч үед энэ намаа өмөрөөд энэ намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг тэр иргэдийнхаа өмнө бид нар урмын онгойлох байдалд хүрж байна. Энэ намыг мэдчихгүй, энэ намд байж үзээчгүй, бид нар бараагийн ч хараагүй, ямар ажлын ямар үр дүн гаргасныг ч мэдэхгүй, амьдралч мэдэхгүй хүмүүс гаргачаад энэгээрээ эцэст одоо бид нар намын даргаагаа гинсэх хийгээ яг тэр хоёр одоо хүнд этгээд одоо тэр шагсаалтаар ерөөсөө бид нар юм. Энэ намыг ялуулахын төлөө явсан гэдэгт дээр нь бид нар бодож байсан болохоос биш. Энэ жагсаалтын гишүүд гэдэг чинь бол одоо ерөөсөө бид нар ойлгохгүй байна. Ийм юм. Тэгэхээр зэрэг бид нар одоо тэнд голд анхан шатны намын байгууллагуудын дарга нар байгаа шүү дээ. Зайл удирддаг хүмүүс нь байгаа. Энэ намын төлөө явлаа гэдэг. Биднэрт ямар өгөөж дээ. Бид нар яаж үнэлэг нь эндээс харагдаж байна. Энд тэгсэн чинь намд ч байж байгаагүй хүн гэнтхийн газар сурж ирэл ингээд сууцгаацсан. Тэгсэн мөртөө тэд нар бид нартай ерөөсөө энэ тэр тэнгэрийн хүн юм шиг харьцаж байна. Бид нартай энэ мэдлэхийн битгий хэл эдгээр юу юм гэсэн байдлаар хандж байна. Урд нь бас арай ч юм байгаагүй. Орон нутгаас
яг тойргоос сонгож байгаа гэсэн чинь бидний өмнө хөрх юм. Ментал гүйжрээд идэв. Ятганаа гүйжрээд гар гараад идэв тойруулаад гэд. Ингээд байгаа байхгүй. Тэгээ техникчдийн их ажил хэрэгч юм хурал боллоо. Тэгээд за сая чих олон ч 2000 гарan төлөөлөгчд байлаа. Тэд их л тэдний чөлөөтэй ч их яриуллаа. Ажлыг саналууд тавилаа. За тэгээд дөрмөнд нэлээд сайн зөвөрөлтөд орсон. Энэ хоёр одооны намын дарга шинээр сонгож байгаа намын дарга ерөнхий сайд хоёрын хэлж байгаа юу тэднээс яахан ихтгэл төрүүлж байгаа юм бэ гэхээр шууд баярлахтай гол нь ш. За одоо харидал гэж байгаа байхгүй одоо бол тэр нь юу гэсэн үг вэ? Одоо лифтээр гаргаж ирж байгаа юм биш ээ. Амьдралын туршлагатай энэ намын төлөө явсан яг ингээд нэг бодит үр дүнг амьдралдаа харуулсан. Тэгээд шатаар гэсэн хүмүүсээ бид дэмжинэ гэдэг үгийг хэлж байгаа нь баяр энэ чинь сайхан юм гэд хэлж байгаа мөртөө тэдний үг зинхэрдэг. За харъя даа гэж. Одоо бүр ийм болсон байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь энэний дараагийн сонгуулиар намаа тухайн нам жагсаалттай яаж гишүүдийг сонгов гэдгээс энэ намын энэ манай намын дарга чинь хүний танд юм уу? Жинхэнэ удирдагч юм уу гэдгийг дүгнэх дүгнэлт болох юм байна гэдгийг л би эндээс олж харсан. Тэгээд нэлээ ажил хэрэгц болсон. Тэгэхээр одоо их л загсан та нар ингэж одоо саяын тэр юм дөрвөл их шүүмжилж илээ. Манай намынх нэг бус намыг биш. Манай удирдлагуудыг гэхдээ бүхэл бүтэн төрийн эрх барих дээд байгууллагыг та нар ингэж бойкотлоод хурлын хийхээ болоод ийм эрх та нарт яаж байдгийг ингэх гэж бид нар таныг сонгоогүй шүү дээ гэж. Тийм л юм болсон. Тэгэхээр одоо дарга нар маань хэлсэн амдаа хөрөхгүй бол энэ тэгээд ширүүл байхын шиг анхан шатна.